Энэ хараа хоёр талаараа. Йоо, миний чикен. Хей, за юу ацхан манайхаа Лимбэн миний согт эргэн давтаа морил. За ингээд бичлэгнээс өмнө та бүхэн намайг дэмжээ subscribe болон лайк даргаа битгий мартаарай. Мөн ойр тасыг жоохон завгүй агаад бичлэгээ оройтуулаад оруулцлаа. Тэгээд та бүхнээсээ хүлцэл өчье. Мөн бас нэгэн гайхалтай өдрийн талаараас дурдахгүй бол болохгүй. Хэдийгээр болоод өнгөрсөн ч гэсэн хөөрхөн дүүнэртээ их хөрсийн баярын өдрийг хүргье. Тэгээд өдөр бүхэн нь яг энэ сайхан өдөр шиг гэрэл гэгээтэй аз жаргалтай байх болтгоо гэж миний зүгээс хүсье өрөөж байна. За ингээд шууд бичлэг рүүгээ орцгоё. Яа, за ерөнхийдөө яг Next of энэ бол маш алдартай сууг, бас миний хамгийн дуртай сууг. Тэгээ өнөөдрийн бичлэг нэр танилцуулахаа мартсан байна. Газ би хэлчихэ. Өнөөдрийн бичлэг бол Graveyard буюу оршуулгын газар харагдсан аимшигтай гэх юм ийм сүнснүүдийн талаар бид нэр үзэх болно. За тэгээ бөөнөрөө хамтдаа бичлэгээ үзцгээе. Яа. Top 10 scary videos of ghosts in graveyards. За ёо оршуулгын газар харагдсан хамгийн аимшигтай 10 сүнсний бичлэг. White Witch of York. This next video is said to take place at a haunted Wow, cemetery New York in York, Maine. цагаан шулам гинэ. Story goes that a white witch named Mary was buried here in 1776. За энэгээс тайлбарлаж байна. Уучлаарай. Энэ нэг Нью-Йоркт байрладаг ийм оршуулгын газар юм байна. Тэгээд 1776 онд оршуулгдсан цагаан шулам гэж нэрлэгддэг Мэригийн сүнсний талаар And that her ghost was often seen roaming the grounds. Even stranger, children at a nearby playground have reported, quote, an invisible woman who likes to push them on the swings. In this bizarre clip, someone catches a mourner kneeling over a grave in the cemetery. За ерөөхдөө цагаан шулам Мэригийн сүнс бол яг энэ оршуулгын газар бол хэрэн хийсэж явж байдаг. За тэгээ зарим тохиолдолд бол хүүхдүүдийг түлхэх мэт тийм яа изаа мэдгүй. За бүгд шууд үзцгээе. За ингээд үзье. Йоо яасан эвгүй юм бэ те. Энэ юу вэ? За нэг эрэгтэй хүн байна. Нэг бошны өмнө зогсож те. Яагаад энэ хараа нэг юм хөдөөд шүү дээ манайхаа. Энэ хараа толгойг нь нэдлээ те. Хүзүүнээс нь бариад байгаа юм шиг. Тэгээ хоошо босчлоо те. Яа би чивчээ арай чангалчихжээ. It almost looks as if some ghostly figure is reaching out to try to comfort the man. But what do you think? Being shadow. Саяны голоор үнэхээр гайхалтай бичлэг байна. Ер нь бол нэлээд бодит санагдлаа надад бол та бүхэн бас яг юу гэж бодож байна те. Надад бол YouTube ghost hunter Franco TV is investigating a supposedly haunted cemetery in Florida. He begins to get the feeling that he might not be alone. Wow, за ямар ч тайлбар хэрэггүй шууд үзье. Like a black shadow just kind of move through here. За нэг харс өдөр энэ урдуур гүйж өнгөрсөн юм байна те. Ганцаараа явж байгаа ш. Ер нь бол би энэ Franco TV-г бол яг ганцаараа явдаг гэж ер нь бол боддгоо. That was the weirdest thing. And then things get even weirder. За тэгээд нөхцөл байдал улам хөндөрсөн. Яа, за харцгаая. What the hell is that? Юу юм бэ? Яна хүн юм те. Надад л ихтэй зүгээр нэг юм. What the hell is that? Гэхдээ хөдлөд байгаа юм уу? Хөдлөд шүү. Нохоо юм шүү. Нохоо гэж магадгүй те. Ер нь бол оршуулгын газар нохоо муура ер нь айгүй явж лээ Just saw a black shadow again. Яа, shadow bastard. Мөн үү? Та нар ер нь юу гэж бодож байна? Би бол зүгээр яг нохоо цаашаа явчих уу гэж бодоод байна л та. But the frightening encounters don't stop there. Зүгээр ингээд цаашаа алхаж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй. За гэхдээ бас үгүй байна. Бас яаж харсан? I'm actually getting a little bit creeped out right now.
have my car right there. Marco! No, you're probably asking why I'm saying Marco. It's a little inside joke. What was Яагаад Маркогээс асуусан те? Марко ингэж асууж on байгаа my videos I do the same thing. зүгээр миний юу лах хэвээр одоо энэ зүгээр joke л нэг joke л чил байгаа юм байна л да. Юу исэн бэ? Багуулцаараа ийм хурдан багуулж байгаа юм те. I legit just saw a shadow. Яг Shadow Bastard байсан уу? Би бол яг хүний царай харсан сая. Яг ч үгүйсээ хүний царай харсан. Яа би чивчээ амар чангалчихжээ. So did Franco TV see some sort of shadow being or catch a ghost on camera? Or is it all just an elaborate hoax? You decide. Хүн байгаас те. Энэ яаж ч Shadow Bastard биш ээ. Хүн байгаас энэ ерөөсө харс өдөр биш бааз. Хүний эмэгтэй хүний бүр эмэгтэй хүний юм цаашаа харсан эмэгтэй хүний юм арын юм хэсэг харагдах юм. You can check out Frank's full video over on his channel, Franco TV. Ghosts of Gettysburg. Gettysburg National Park in Pennsylvania was the site of the infamous Civil War Battle of Gettysburg. It's also home to the Gettysburg National Cemetery, where approximately 5,000 of the deceased Union and Confederate soldiers were laid to rest. За энэ бол ерхэд бол яг нэг даг нэг цэрэг ирсэн одоо Орос улаан газар юм байна л да. In this video, a tourist spots bizarre orbs in the trees and begins filming them, completely unaware of the even stranger activity her camera is catching on the ground. Би нэг яриад идэв шүү дээ. Одоо нэг юм сүнсний бөмбөлөг орб гэд те. Ер нь яг ингэ сүнс одоо ямар нэгэн тийм паранормал байгаа газар ингээд ер нь бид нэг ингээд яг өдөр ингээд бичлэгүүд үзэж байгаа ингээд айгүйх тийм сүнсний орб амар харагддаг. Яг нэг паранормал орсгоо байгаа хэсэг дээр. Тэг яг энэ орчлын газараас тиймэрхүү юмнуудаас айгүйх бас харагддаг гинэ. Ui. Look at that orb up in the tree. Нилээн дээр юм бичлэг байна. Энэ бол юу вэ? Бүр босоод ирлээ шүү дээ. Яг нааши ялцсан сарагч байна. Яа, миний хараа. Чикен. Чараас болсон байна яа. Наашаа ирж байгаа юм шиг. Энэ бол бүр за энэ бол арай дэнднэ бүр үнэхээр бүр аим шиг тод харагдчихээн. What looks to be the ghostly apparitions of Civil War soldiers can be seen appearing. Яа, бүр яг иргэний дайны цэрэг шиг одоо харагдчихээн гэж юм л да. Тэгээ бүр яалч үнэхээр яг тийж хилцсэн болохоор тэр юм санаад байгаа бүр яг цэрэг шиг харагдчихээн. Walking the grounds. The woman who filmed the footage says she didn't even see the figures until she reviewed her video. This little light. YouTube user Frankly2112 says that his brother convinced him to come along on a ghost hunt through a graveyard dating back to the 1800s. He starts filming and ends up catching one of the strangest paranormal encounters ever recorded. За бүр 1800-аад оноос одоо үүдэл Орос улаан газар дээр одоо сүнсний мөрлөг явуулж байна яа. Did you see it? Watch it again. Үгүй юу ч харсангүй. Та нар харсан уу?
За бүгнэр жоохон удаашруулад харцгаая. And then, Аа. Юу хийсэн бэ сая? when he pans back. Now, I'm not even sure how to describe what he captures on camera. It almost looks like some sort of apparition with a light in its chest. And then the strange thing just seems to disappear and the light flies away. Frankly, 2112 Оо хинэгт яг юу шиг харагдаж байна. Та нараас тийг сэтгэлээ хоолцож надад. Би бол үнэхээр энийг бол хэлж мэдэхгүй юм байна. Ямар ч таамаг алга. where science ends. YouTube user За шинжлэх ухаан төгсдөг газар. Alan Williams Jr. posted a video of a very strange anomaly at the Oakwood Cemetery in Michigan. За Мичиганд одоо бас Oakwood юуны одоо юу юм байна? Оршуулгын газар юм байна. Oakwood гэдэг What we're тийм. doing right now is we're taking the farthest entrance into the cemetery. And as you can see down this little road, we're going to be heading down a hill. Just a very short, or a very small hill, rather. And just to demonstrate what's going to happen here, I'm first going to put my car in neutral. It is in neutral. I'm going to take my foot off the pedals. There's some bird poop on my window. Enjoy that. За цаахан дээр надаа шуунууд бас баасан байна. Энэ нэг жижигхэн толгодыг л одоо давах юм байна. Ямарсан машина нөгөө ээн дээр нь тавиад өнхрүүлээд явах гэж байгаа юм байна. Удаан явах гэж байгаа юм байна. Now, as you can see, with my foot off the pedal and the car in neutral, we're За хөлөө бол ерөөхдөө бол яг хаас дөрөнөөс бол авч явж байгаа юм байна. that is what you would expect. За тэгээд толгодоос доош уруудаад явж байна. За. Nothing unusual about that. За энэ оршуулгын газар дээр бол та нарын одоо итгэж найдаж байгаа шиг нь бол одоо юу ч That's just байхгүй good байна. physics, right? Well, За if you're going to do this маш little test энгийн yourself, одоо физик you'll байгаас notice гэнэ that те. over here there's a tree. Тэгээд доошоо өнхөрж байгаа юм байна те. За Эрүү та нарын хажуу тишээ харуул яг энэ модыг харна. Одоо маш том дундаа юм нөхтэй энэ модыг харж байна. Right up toward it and put your car in neutral and watch what happens. What? We're rolling backwards up the hill. За би яг маш ойлгомжтойгоор тайлбарлаад өгье заяа. Сая ингэ жижигхэн одоо юм довыг машинд өнгөрч байгаа шүү дээ. Тэгээд энэ хүн маань шууд юу яаж вэ? Ээн дээрээ тавиад доошоо одоо ээн дээр тавина гэдэг чинь машин ингээд доошоо нормалтад явна л гэсэн үг шүү дээ. Одоо нейтрал дээрээ тавьж шүү дээ. Тэгээд өнхрөөд ингээд явж байгаа. Энэ бол юу хөлөө олно одоо дөрөв тоонос бүр огт хөрөөгөө бүр авцсан байгаа заяа. За тэгээ саяны тэр модны үзүүр дээр ирсэн чинь машин доошоо урд тастаа те. Тэгсэн чинь машин хоошоогоо явж эхэлж байгаа байхгүй юу? My feet are off the pedal. Car is still in neutral. За энэ дээр ялчгүй тавьсан байна. Хөлөө бол ерөөсөө огт хаас торомсонд ерөөсөө огт хүргээг байгаа. Why it does it, but it does it consistently every time. Энэ бол маш энгийн физик тийм үү? Угаасаа доошоо машин ороод доошоо л ороод нь тийм үү? Гэтэл энд бол шинжлэх ухаан бол үнэхээр I'm gonna ойлгомжтой. Хэлэгч юм алга. go right by the knot hole to show you. Вау. За одоо DD-гээд урагшаага явж байна. За энэ бол маш сонь үзэгдлээ. Ямар сони юм те? Ямар сони юм бэ? Car back in neutral. And За дахиад энэ дээрээ хэлээ. Яалчгүй урдлын зам бол уруу байна те? backwards up the hill. Вау, бүр сая зогсож I байгаад don't энэ дээр really ийсэн wanna чинь know хошоо how it урч. works. I just know that it does. And it's the weirdest thing. And my feet are off the pedals. All right, so looks like by this tree we Вау, за энэ бол нэр үнэхээр сони юм байна. Та нар энийг тайлбарч чадах уу? Би бол нэр үнэхээр тайлбарч чадахгүй юм байна. Үнэхээр одоо шинжлэх ухаанаар тайлбарлах хэцүү юм байна. Тэгэхээр ганц л тайлбар үлдэж байна. Энэ бол мэдээ сүнс, тэ? Паранормал үзэгдэлтэй холбоотой байх. Anyway, if you want to try it for yourself, Oakwood Cemetery in Farmington, Michigan. It's a cool cemetery, by the way. Lots of really unique old markers. Some of them very, very old. But the real draw for me
is not the markers as much as being able to roll backwards uphill. За тэгээ ямар ч лээсээ одоо Мичиган одоо Oakwood те одоо энэ оршуулгын газраас ямар ч л имжлэгийг хийлээ. Тэгээд маш олон мэдээж бидний бас харж байгаа шиг ингээ маш олон юмнууд байна. Оршуулгын одоо энэ чулуунууд энэ те. Зарим нь л угаасаа амар хөшөл байна. Here's something that might be even stranger in this video. Энэ бол YouTube commenters began to point out that a creepy, unexplained voice could be heard in the middle of the video. Still in neutral? It's the weirdest darn thing, and I don't know how or why it does it. Yeah. So, just what do you think is going on? Бидний яагаад энийг анзаарах юм болоо? Яг ингээд хоошоо ингээд явж байхдаа сая гэсэн юм шүү дээ. At Oakwood Cemetery in Michigan. Is it just an optical illusion and the sound of the wind? You decide. Brought to light. YouTube ghost hunter Spirit Encounters ITC are investigating an old graveyard in Cornwall, England. One of the group members sees a strange ghostly orb, but for some reason none of the rest are able to see it. За энэ удаад бол ерөөхдөө бол Америкт бол ямар холбоогүй. Энэ бол одоо энэ удаа Английн одоо юу Cornwall гэсэн үү, Cornwall гэсэн үү гэдэг одоо оршуулгын газар тавьчихсан бичлэг юм байна. Head researcher Chris Moon points his camera in the general direction of the orb and manages to catch something truly chilling. Үй. Ghost orb те. Сүнсний орбо. At first, it simply looks like a light. Then, as it blooms brighter, it reveals some bizarre faceless apparition. За энийг бол үнэхээр тайлбарлах хэрэгтэй юм шиг байна. Энэ эхлээд ингээ харахад зүгээр юм гэрэл шиг те флашлайт шиг харж те. Гэхдээ ингээд хэсэг хугацааны дараа ингэж тодорч байна шүү те. Энд ямар амар эвгүй юм Apparition, seemingly holding the light in its hand. Chris says he had no idea what he had caught until he reviewed his footage later. Үүхтэй яг юу одоо бичсэн нь бол ерөөсөй ойлгохгүй гэж шүү. Яа. A teen named Jesse Greathouse and his family were vacationing in Savannah, Georgia when they decided to visit a Civil War graveyard. As Jesse films across the cemetery, he catches something unbelievable as an oddly pale little boy comes running down the path. За ямар ч тайлбар шууд үзье за. Үй. Зүгээр хүүхэд гүйж байгаа юм шүү. The boy seems to jump into a tree. Then drops back to the ground and simply disappears behind a grave. Hold on. The photographer is so baffled by what he's seen that he actually just stops filming. The video has been examined by visual effects experts, and they say that there is absolutely no evidence of editing or video manipulation. Энэ хүүгийн хөдлөөнийг хараарай. Яалч л эрэхтэй хөхтэй л да. Вау, санийхаа амар эвгүй юм бэ те. Яа тэр модноос гарч байгаа нь жаа өсрээд дээшээ гарч байгаа нь жаа унж байгаа нь ямар амар эвгүй. Ийм Shapes and shadows. Stacy from the YouTube channel Misguided Road Trips and Patty from G-Team Paranormal make a trip to a secluded graveyard out in the middle of the remote woods of Georgia. At first, it's a bit creepy, but everything goes as expected. However, Stacy and Patty soon realize that they may not be alone out in the dark woods. Wow, за Stacy Patty хоёр одоо энэ оршуулгын газар төд болгоо өөрсдөө ойлгоно биш гэдгийг ойлгосон чинь за. Stacy. There's a light over there. Ур зогсож байгаа юм те. Ур зогсож байгаа. Энэ Stacy юм уу? Үгүй л энэ. Stacy, I see eyeballs. Би хүний нүд харж ирнэ хаана? I don't think that's a light. I think what I just saw was Би ордгүй eyeballs Stacy over there. гараа өргөж загсаад хомгцсон. Although they're a little shaken up, the two continue deeper into the forest. За илүү одоо тэр нүд харагдсан одоо ойн одоо хэсэг рүү илүү гүн орж байгаа юм байна. Угаасаа орж л байна л да. This is really scary. Наас ямар нүд явчихв? I don't get scared very often.
За манайха харна шүү. What the hell is that? Ямар нэг амтын ингээд архиж байгаа юм шиг дуу гаргаж байгаа юм. Сая сонслоо та нар. Би бол юу ч сонссонгүй. Figure am I seeing things? Stacy, am I seeing things? What is За that? Stacy би юм хараад байна, юм зам хараад Some хий юм хараад strange байна. shadow is just Oh! Wow, Shadow Bastard. Oh my god, тийм боос тээ. Shadow Bastard биш тээ. Ямар амир юм хүүхд туяата. Ямар санаа. standing motionless near one of the low cemetery walls. Stacy and Patty decide to make a yo. quick exit. It's a big something dark, just dark, something dark standing there. Тэндээ зогсоод байна тээ. Зогсоод Oh my байна God, тээ. it just moved. It just Oh, fucking хөдлөн үе. moved. Stacy, it just moved. I think we should go. I think we need to go too, Patty. I don't like this. Ой. Oh my god. Where'd it go? It just fucking moved. Oh my God, my heart is about to beat out of my chest. I think we need to go. I'm telling you, I want Яа, за уучлаарай. Би сайн бичлэгний хамт жоохон сонь эвгүй дуурчлаа. Тэг хүмүүс нааг эвгүй дуураад байна гээд тэгэл угаасаа нэг чивчээ зүгээд амар чанга тавьцсан ингээ үзэж байгаа болохоор бас тэгээ дуурчдээ юм уу? Энэ дээр бол тэгээд хэлэх юм бол алга да. Тэгээд ойлгоно эцтэй манайх тэгээд. Ямар ч тэс намайг дэмжээ subscribe болон лайк дарахаа битгий мартаарай. За шууд бичлэгээ үргэлжлүүлцгээе. За уучлаарай зогсоосонд би бас жоохон тайвшрах get out of хэрэгтэй. here. За I don't feel right. I don't feel right. But apparently, they don't leave soon enough. За тэгээд бас шууд явчихаагүй юм биш үү? За Stacy юу вэ? Яасан бэ? Oh my God! Stacy яасан бэ? Stacy. Scared the out of me. Oh my God! Аа, Stacy. Хүн айлгачлаа штэ. Did something touch you? Stacy ямар нэг юм хүрсэн юм бэ? pulling me back. There's something Оо, over цамсаас нь there, татсан Stacy. юм байна. Цамсаас нь татсан байна. Цамсаас нь татсан байна. Stacy. Stacy боломжтой байхгүй. Oh my God! What the just pushed me down? Stacy! Воо, сая араас нь түлхсэн байна. Stacy, something just pushed me down. Ямар нэг зүйл намайг You can түлхсэн. watch the Stacy. rest of Stacy and Patty's videos as well as their follow-up investigations over on their YouTube channels, Misguided Road Trips and G-Team Paranormal. Воо, ихт ямар сони People юм бэ? watching. In this next entry, we go back again to Cornwall, England, which apparently Яа, за дахиад нөгөө төрөний бичлэгэн дээр бас нөгөө Cornwall гэж Cornwall юм биш үү? Cornwall эрт одоо Английн cemetery нөгөө орсуулгын газраас. Одоо энэ орсуулгын газрын бичлэг ингээ одоо хоёрдугаар орж байгаа юм байна. has some of the most haunted graveyards in the world. This time, the You know, YouTube channel eгүй Ghost муур Adventures асуудал of оршуулдаг газар Cornwall байгааз. is investigating another allegedly haunted graveyard. Investigator Mark Davies captures a bizarre floating white mist between Сүнсний мөрдөгч одоо Mark graves. Like the mass. Like a white mass. Hold on a minute, Wendy's catching something on the camera. Yeah, it's right there. яа, миний нуруугаар хүн It's got a таад. white mass. Яа, яжаад нь хажууд нь яг хүн Right зогсож there шаадаад next байна to- те. Та нар тэгж харагдаж байна уу? That's more or less where you were standing. Keep recording it, Wen. Keep recording it. You have got it on record, haven't you? Yeah. Wow, she's got a white mist. За бас л энийг л яриад байна те. It's like a white Нөгөө сүнсний орбол яриад байна те. Gone. Хөдөлсөөр байгаад энэ чулууны хойгоор орчлоо It's шүү дээ. gone. Is it still there now, Wen? No. It's gone. It's gone. Well, at least Then they notice something odd about one of the tombstones. За тэгээд одоо энэ орсуулгын чулуун дээр ямар нэг эвгүй зүйлийг анзаарсан. Йоо. Ой. Танаас юм хүн гараад ирэх үү? Яасан бэ? Йоо. Энэ хоёр талаараа. feel a breeze. Йоо, миний чикен бүр амар бас Here, mate. хамаг цагаас бүр хамаг шараас босч байна. Loads of stuff right now. All kinds of going on. Are you catching, Wen? You're on that headstone there, Yeah. right? Where are the lights? It almost looks as if a spirit is peeking out at them from behind the stone. Оо, жинхэнэ сүнс.
энэ дэрлэр үнэхээр өөр ямар ч тайлбар алга. Энэ бол энэ дээр хинч маргаж чадахгүй гэж бодож байна. So is this a ghost caught on camera or just a trick of the light? Let me know. Энэ яагаад ч гэрлийн хуурал ямар нэгэн зүйл биш ээ. Нар хөдөлгөөнсөө хараа үсттэй. Яг цаанаас нь ингээд дуугдаж гарч иж байгаа юм шиг, нууцаар харж байгаа юм шиг хөдөлж байна. Shaking like a leaf. This next Саяны video би was supposed саяны corn wall гэдэг энэ орсол газар угаасаа амар эвгүй урамсгалаа байхгүй. Зөв бэлтгэнээс харах. to be filmed by a young guy touring the Universal Cemetery in Barranquilla, Colombia. За уучлаарай. За. Колумбиад одоо байдаг. Юу вэ? Би энэ бичлэг үжижсэн санагдах юм. Үжижсэн юм шиг санагдаад байна. Үгүй юм болов. Сайч модны агуур нэг хүн орцтой. Бүр эмгтэйг оршигсан те сая. This video has become a bit of a classic ghost video on the internet and has even been featured in multiple Энэ арга гарна харагч бүр. Тийм Джейсон өмд өмссөн юм шиг. paranormal TV shows. But what do you think? Ghost caught on camera or just a really good fake? За өнөөдрийн бичлэгүүд бол үнэхээр тайлбарлахад бол хэцүү бичлэгнүүд байлаа. Гэхдээ үзэхэд бол маш сонирхолтой байлаа. Миний хувьд л. Тэгээ та бүхнээс өнөөдрийн бичлэг таалагдсан гэж найдаж байна. За тэгээд намайг өшөө илүү дэмжиж subscribe болон лайк дарахаа битгий мартаарай. Мөн үргэлж намайг дэмждэг та бүхэнд маш их баярлалаа шүү. За ингээд би одоороо bye.